Дэд орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай өнөө нэг 7 хоног хойшлуулах хэрэгтэй байна. Нэгдүгээрт нь энэ дэд ороо маань 5 хүнтэй жил агсан юм байгуулагдчихсэн. Одоо 5 хүнээр нөө хэдүүлээ байна. Тэр үед уг нь анхны төсөл нь 7 хүнээр гэж орж ирээд тэгээ гормын зөрүүтээс гормын санал гэж гаргаж байгаа 5 хүнтэй болгоцсон. Тэгэхээр улсын их хурлын аюул байдлын гадаад бодлогын байнгын орооны гишүүд дээрээс нь засгийн газар 3 дахь удаага өөрчлөгдчихлөө. Ингээ өөрчлөлтүүд орж байгаатай холбоотой энэ дэд орооны бүрэлдэхүүний тоог 7 болгоход дээрээс нь төлөөллүүдийг хангах чиглэлд ажиллаж тодорхой шийдвэр саналуудыг саналаар нэгтгэж байгаад оруулж ирж дараагийн хурлаар хэлцээ гэсэн юм санал оруулж байна. Тэгэхгүй ингээд их портфолиос үзвэл гачин хогийн юм ярьж байгаа л дэд ороог та болгоцсон шүү дээ. Бид нар тэр урал дээр сууж исэн санаж байгаа. За дэд орооны бүрэлдэхүүнд оруулах, өөрчлөлт оруулах тухай асуудлаар асуулт асуух гişүүд байна. Асуулт санал байгаа. Тусдаа. За асуулт асуух гişүүдийн нэрсийг авъя. За Батын Батбат гişүүнээр таслалаа. Батбат гişүү. Лундаг гişүүн байгаа юм дээ. Аваа шүү дээ. Харсангүй. Аюу бид нар ч нэг байнгын ороо дарга зэрэг зохион байгуулалтаа хийгээд дараа нь дэд ороо байгуулагдаад дэд ороодын бүрэлдэхүүнийг байгуулах үед их хурлын дарга руу бичиг тал талаас очиод намуудын бүлгүүд бол намуудаас очиод тэгээд нэг 7 хүний бүрэлдэхүүнтэй хийхээр болж байсан. Бүрэлдэхүүний 7 байлгая гэд. Тэгж жагаад гормын санал гаргаад J-ийн 2 гишүүн тэр үед санал гаргаад тэгээ өөрчлөлт оруулаад 5 болгоод 5 дээр санал ураагаа ингэ явцсан. Тэгэхээр тэр үеийн протокол төр бол их тийм сонин үгээр гормын санал нь гарсан одоо тэрийг бол дахин давталтгүй. Тийм болохоор энэ бүрэлдэхүүн дээр лундаг гишүүн дээр эсэргүүцээд байгаа юм нэг хаалга байна. Бүрэлдэхүүнээ дахид нэг ярьж хагаад 7 гэдэг тоогоор дараагийн байнгын орооны хурлаар оруулаад хэрвээ болж байвал тэгээ тэр үед лундаг гишүүнийг хамтдан нэг мөр оруулаад ингээд нэг эцэслээд тэр дэд ороонд хуралдахад мэдээж олон цөөхөөрөө тэгэл бараг дараа нь ойлгомжтой биз. Тэгээ шийдээд бол яасан юм бэ нэг 7 хоног хойшлуулаад тэгээд тийм дараагийн дэрэгдэх зүйлийн хурлаар яриад бямцаг дарахтаа ч гэсэн дөрөв нэг ярихад бол юу гэх хэдүүлээ нэг хамт суугаа ярилцаад хэлгэлдэг ч байгаа. Уг нь Бачараа болон цогтгорл дарга нарт бол бас хэлж гисэн байгаа нэг бүгдээрээ ярилцъя. Нэг дундаа яриад дараагийн дэрэгдэх зүйл дээр бүлгүүдийн дарга нар яриад ойлголцоод яавал зөв нэг шийдэл гаргая гэд дөнгөж цайхан бай бэмцэгт даргатай ярьсан. Тэгэхээр энийг нэг 7 хоног ингээ хойшлуулж чижээ гэдэг санал, гормын санал асуугаад байна. Тэгээд оруулъя. За дэд орооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэдэг Б-ийн 2 бүрэлдэхүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор нэр оруулахаар орж ирж байна. Монгол Ардын намын бүлгийн даргын альбан баланкн дээр нэр орж ирсэн байна. Хүн дээр нь ямар нэг хэлэх зүйл алга байна. Гэхдээ нэгэнт ингэж бүрэлдэхүүнд өөрчлөлт орж байгаа энэ асуудлыг дахиж хэлцэж байгаа учраас засгийн газар 3 удаа солигдлоо. Маш олон гишүүд сайд нар өөрчлөлт орсон. Байнгын ороодын бүрэлдэхүүнд нэлээдгүй өөрчлөлтүүд орж байна. Тэгээ энэ нөхцөл байдалтайгаа уялдуулаад улсын их хурлын 126 гишүүн, ижил тэнцүү эрх бүхий 126 гишүүн байгаа. Ижил төрлийн парламентд суудалтай улс төрийн хүчнүүд байгаа. Тийм болохоор энэ асуудал дээр дараагийн дэрэгдэх зөвлөлөөр тусгай хяналтын дэд ороогийн хорооны тоог өөрчлөх асуудлыг ярилцаад өөрчлөхгүй бол тэр үз. Тэгээ өөрчлөлт төлөөллүүдийг оруулаад тэгээд нэг 7 гэсэн юм бүрэлдэхүүнтэй байвал зөв болов гэсэн юм бодолтой байгаа. Тэгэхээр энэ бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг дараагийн 7 хоног хүртэл хойшлуулахаар ийм гормын санал оруулж байна. Тэгээд энэ нэг санал оруулаж өгөхийг хүсье. За Батбат гişүүнээ гаргасан гормын саналаар санал хураалтыг явуулъя. За илжиж байгаа асуудлыг бүтэц бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг 7 хоногоор хойшлуулъя гэсэн гормын саналыг гаргаж байгаа юм байна. За санал хураалтанд бэлтгэе. 38.9% дэмжигдсэнгүй. За
Тэгэхээр юу яйда батрах шинэ. Би бас яг нөгөө өмнөх намар хэрэгжээс асуудал өөрөө бас манай байнгын орон дээр ч яригдсан асуудал, даргын зөвлөл дээр ч яригдсан асуудлууд. Тэгэхээр энэ 7 хоногийн даргын зөвлөлийн хурлаар бас энэ асуудлыг бас хилцэх асуудал болгоод за бүх намуудын төлөө болоод байнгын орон дарга нараас нь ярилцсан зүйтэй бахаа гэсэн бол одоо ийм байр суурьтай бол байна. Тодорхой асуудлууд дээр ойлголцож өвчтөлийн хүрээнд бол шийдвэрлээд явах нь зүйтэй байх. За бүрэлдэхүүнтэй холбоотой асуудал бол мэдээж нээлттэй. Өнөөдөр бол зөвхөн нөгөө ардын намын бүлгээс орон галсантай холбоотойгоор чөлөөлөгж байгаа гишүүнийх оронд одоо лүндэг гишүүнийг саналыг оруулж ирж байна. Тэгээд шуулганаар орно. Дараа 7 хоногт бол мэдээж одоо бас дид хорооны дараагаа өөр чөлөөлөгчсөнтэй холбогдуулаад дахиад дид хорооны дараага томилох асуудлууд орно. Тэгэхээр байнгын хороогоор болон шуулганаар хүн дахин арах асуудлууд байгаа. 2-7 хоног угаас энэ асуудал хэлцэж байгаа учраас энэ асуудал бас нээлттэйгээр бол биелдлээ гэж бол бас ойлгож байгаа шүү. Тэгэхээр дараагийн зүйл дээр бас энэ асуудлуудыг хэлцэх асуудлын жагсаалтанд оруулаад ингээд яриад явъя гэсэн саналтай байгаа.